1000 сонсохоорс нэг удаа үзье гэж тий. Энэ бол одоо ямар гайхамшигтай үг вэ? Альва нэгэн зүйлийг өөрийн нүдээр очиж үзэх, тэмтэрж барих, сонсох, харах, үйлдэх, амтлах энэ бүх мэдрэмжүүдийг яг өөрөө үзэх. За одоо орчин үед нэг онлайн ч гэх юм уу те virtual гэж яриад байгаа шүү дээ те. Энэ аяллаа ч бас хөгжөөд байна л да. Гисэн хэдий ч яг өөрөө мэдрэн гэдэг бол юунаас ч одоо зүйлшгүй, юунаас ч одоо давтагдчихгүй ийм л мэдрэмжлэлтэй. Тийм учраас боломжтой байвал аял. Тэр нь ойр байна уу, хол байна уу, үнэтэй байна уу, хямдхан байна уу? Ямар ч хамаагүй аял гэж зөвлөмөр байна. За аялснараа юу мэдэх юм бэ гэж? Амьдрал мэднэ. Чехад сурж байхад манай нэг надад их таалагддаг байсан юм а. Тэр газар зүүн багш байсан юм. Надад бас нэг олон хэл сураасаа гэдэг сэдлийг тэр багш өгсөн болов уу гэж би харддаг юм. Тэрүүд бол би яг орос сургуульд төгссөн байсан, орос хэлтэй. За мэдээж монгол хүн монгол хэлтэйгээ чехад очиод чех хэл сурцсан. За нэг продюсенд гитар балбаж Beatles сонсдог байсан хүүхдийн хувьд нөгөө Beatles-ийн дуунуудыг бас нэг орчуулах гээд хүсэн үсээгүй тэр үед аав маань тэр үед Алтан гэрэлбаан одоо нэг толь бичиг гэж ганцхан толь бичиг байдаг байсан. Тэрийг авч өгснөөрөө бас жоохон англи хэл сурах гээд өөрөө оролддог байсан. Гэхдээ ер нь хэл ямар хэрэгтэй юм бэ гэдгийг манай тэр Ирши гэдэг багш байсан. Тэр надад ихэд гоё зүйл хэлсэн. Хичнээн хэл сурна. Тичнээн удаа амьдрж ийн гэж өөрийгөө бодоорой гэж. Ягаад чи энэ нүгэнд миний одоо амьдралаас ерөөсө холддгүй. Яг одоо ингээд нас яваад тэр багшийнхаа үгийг санах тулсам л яг л үнэн хэлсэн юмшчлэн санагддаг. Одоо энэ сайхан интернет хөгжсөн, телевизүүдийн олон суваг манай энэ Univision-ээр гардаг болцсон. Хайж байгаад одоо би чехийнхаа сувгийг хүртэл олоод авах. Би өглөө босоод одоо жишээл мэдээ сонсохдоо хүртэл мэдээг яаж сонсох уу гэдэг чинь чухал болчиход байна шүү дээ. Аль өнцгөөс харах уу? BBC-г сонсон. Өглөө босоод машинаар явахдаа ажил руу явахдаа BBC сонсчихно. Өглөө кофе ууж байхдаа Время орсоор үзчихнэ. За зарим тохиолдолд ажилдаа очиод чех сувгуудаа эргүүлж үзээд мэдээг нь харж байгаа. Тэгэхээр нэг мэдээг олон сувгаар ингээд үзэхээр яг зөв мэдээлэлтэй болдго юм байна. Эгийг ойлгож мэдсэн. Түүнээс зөвхөн орос хэлтэй Времыг үзээд авах юм бол одоо жишээлбэл Украинд болсон явдлыг BBC-гийнхэн шал өөр өнцгөр тайлбарлаж байхад орсууд бүр өөр өнцгөр тайлбарлаж байгаа шүү дээ. Олон хэлгүй байсан бол зөвхөн нэг талын сонсоод байх нь шүү дээ. Тийм учраас олон хэлтэй учраас одоо зөв бурууг нь дүгэн цэгнэх тэр мэдрэмж өөрт чинь бага байхгүй. Тийм учраас залуучуудыг аль болохоор олон хэл сураарай гэж боддیں۔ Ялангуяа хойд урд хөршийнхээ хэлийг сурах хэрэгтэй юм билий. Би бол тэгэж боддог. Яг нэг онигоо байдаг шүү дээ. Одоо шал дэмий Уругвай, Парагвай хэл сурчлаа гэдэг шиг шал дэмий хэл гэж хизээч байдгүй. Надад чех хэл бол би өдөр тутам чехуудтай ярьдгүй л дээ. Гэтэл хэрэг болоо л идэг. Миний мэдээлэл авах нэг том сувгийнх нэг юм бол чех болцсон жишээтэй. Тийм учраас залуучуудаа хэл сурна гэдэг бол одоо хамгийн чухал зүйл юм байна. Ялангуяа аялж явхад бол хэл хамгийн одоо сайн нөхөрч нь болох юм байна гэдгийг бол мэдрэх хэрэгтэй. За мэдээж дэлхийн нийтээрээ одоо англи хэлийг сурж байна. Энийг бол одоо заашгүй сурах хэрэгтэй. Миний одоо бас улс төрд байх хугацаанд ярьдаг хоёр л зүйл байсан. Нэг нь мэдээж одоо нийтийн тээврийг сайжруулах үүднээс метротой Улаанбаатар метротой болох хэрэгтэй гэдэг бол одоо олон жил ярьлаа да. Харамсалтай нь өдийг хүртэл болохгүй л байна. Нөгөөх нь бол одоо нэгдүгээр ангиас нь ахварлаад хүүхдүүдэд англи хэлийг одоо хоёр дахь албан ёсны хэлж болгосон болно. Одоо Казахстан англи хэл рүү шилжиж байна шүү дээ. Казахстан сая хаагдмал улс шүү дээ бас монголчуудыг бодвол. Тэг чин Казахстан сая одоо азбука кирилл одоо үсгээ халаад латин үсг рүү шилжиж шүү дээ. Нэгдүгээр ангиас бүх хүүхдүүдийг одоо заавал англи хэлтэй болох. Энэ бол маш зөв алхам. Хэл сураагүйгээс бол бид нар их юм алддаг. Ялангуяа аялахад англи хэл бол өртгий чинь хоёр дахин багасгах шүү. Англи хэл сурснараа хаана хямдхан буудал байна? Хаана хостелс байна? Ямар унаагаар явуул нийтийн тээврээр явуул хямдхан явж болох уу? Бүр дааже үнгүй явж болох уу гэдэг юм уу? Энэ бүх зүйлийг чинь хэлтэй байж мэддэг байхгүй юу? Хэлгүй хүн бол хөлгөө. Ой төрсөн сармагчин мэт гэж одоо маш олон зүйлсгүүд баг ш. Яг тэрнтэй адилхан. Ямар ч хэлгүй нэг газар яваад очивол тэгэл
айгүй хэцүү шүү. Тийм учраас одоо аялах гэж байгаа бол хамгийн түрүүнд хэл зурах хэрэгтэй. Хамгийн түрүүнд одоо минийхоор бол үүрэгтэй аял. За гадныхан зарим нь hitchhikers гэж ярьдаг, backpackers гэж ярьдаг. Ийм аяллыг бол хийгээд үзчих хэрэгтэй. Одоо миний ажиллаж байгаагаар бол одоо энэ бидний ярьж байсан барууны залуучууд гэж хэлээ л да. Тэ өрөндийнхэн ч гэдэг юм уу, Америкууд, Австралиуд. Юусе сургуулаа төгсөөд үүрэгчээ өрөл гараал явчихдаг юм. Тэгэл одоо hitchhiking гэдэг чинь нөгөө машин зам дээр зогсоод гар өргөөл замын машин суугаад ингээл явчихдаг. Тэгэл ерөөсөө Европын бүх улсыг дуусгаад жилийн дотор ингээд тэр нь маш том сургамж болж байгаа байхгүй. Тэгээ одоо ийм аяллууд байна. Залуучууд бас мэдээд авах хэрэгтэй. Одоо ямар ч газар очиод ажил хийдэг. Нэг өдрийн ажил. Одоо day work гэж хэлээд байгаа юм тий. Очоод нэг ресторанд очоод за би өнөөдөр танаа галтгоонд цэвэрлэгээ хийгээд өгөө. Аяг тав гэж угаагаад өгөө. Тэрнийхээ хөлсөнд би танад өдрийн 3 хоол идчихье болох уу? Оо том газар бүгд зөвшөөрнө. Тийм одоо бүр тусгай аяллууд ч байна. За тэгээ хостелсууд тий өдрийн $5, өдрийн $2 хондог тийм газрууд байна шүү дээ. Тэ? Тэгэхээр одоо бүр ингээд ийм челленжүүд байна. Би нэг галаан төсгөөтэй таарлаж ирсэн юм. Би өөрөө машин түрээсэлсэн. Хаа бэлгэж явж лөө та хаанч явж илаа. Тэгээд ингээд өөрөө нөгөө тийм амьдрал туулцсан учраас би hitchhiker-уудыг байнга авдаг. Зам дээр гар үргэж байгаа залуучуудыг л байнга авдаг. Хоёр давуу тал байдаг. За нэг айхтар сайн хэлтэй биш л дээ. Гэтэ тэднийг ингээд суулгаад гоё юм яриад хол замд ингээд юм яриад явах ихгүй. Ялангуяа өөрийнхөө хэлийг практис хийчихнэ. Дээрэс нь тэднээс их юм суралцсан. Тэр охин надад юу гэж ярьж ирсэн гэж. За би одоо ингээд Голландаас гараа явж байна. Одоо ингээд Бэлэг та намайг аваад явж байна. Би цаашаа одоо ингээд Транссибирээр яваад танаа Монгол руу яваад хэдтэр Бээжээ очиод тэгээ болох гэж байгаа. Гэхдээ би нэг өөртөө чаленж тавьсан. Би нэг ч төрөхгүй явж байгаа гэж. Би wallet байхгүй. Надад төрөвч байхгүй. Банкны карт байхгүй. Би зүгээр ийм л чаленж тавьсан. Гүчтэй яаж авах вэ? Одоо би ингээд ажиллаад хүмүүстэй уулзаад ажилласан хүнсэндөө хоол аваад ажилласан хүнсэндөө буудлаад тэгэл одоо тань шиг ингээд гараа өргөөл замын машинд суугаал ингэж л явах гэж байгаа. Миний үүрэгсэн дотор одоо ийм л юм байна гэж хэлсэн гэл. Ингээд явж байгаа залуучууд байна. Тэгэхээр ингээд хойшоо суугаад байх биш. Ингээд зориг тавиал зоригтой хүрнэ гэл нэг зоригтой байна гэдэг чинь одоо амьдралын хамгийн чухал философи болчиход байна л. Тэгэл ингээд гараал туух хэрэгтэй юм бэл. Ялангуяа залуу насндаа за яг одоо ингээд нөгөө нэг Азийн аялах соёл, өрөндийн аялах соёл бас нэг ялгаатай юмнууд харагддаг л та. Жишээлбэл энэ тэнд ингээд онгоцны буудлын дээр ч юм уу та бүхэн бас анзаарсан л баг. Ингээд нөгөө настай болчиход аялж байгаа аялагч их байдаг шүү дээ. Одоо ингээд тэтгэврт гацгаачаад ялангуяа энэ Японоос солонгосууд тэгж их аялдаг л та. Тэгээд ингээд өндөр цагаан тугч юм уу нэг юм гээ барьцсан ингээд нэг хүн дагаал те. Тэгээд би нэг хоёр Японтой жишээлбэл хоёр Япон өвгөн юмгоор нөхөр хоёр баг уйлах гээд тэрнээсээ төөрч. Одоо нөгөө группээсээ төөрчсөн гэсэн. Тэгээ төөрчхороо нөгөөдөлгөө олж чаддгүй юм байна л өөрхөн амьтад ингээд бүр тэгээ тэрнээсээ бол бүр ингээд сандралдаад тэгээ би бүр ингээд хааж яваад авч яваад тэдний ингээд олж өгчээсэн тийм тохиолдол бий. Тэгэхээр энд юу гэж хэлэх гээд нэхэр настай болчиход аялах бишээ. Залуудаа айл. Залуу зандан байхтай айл. Юм үз хилтэй байна уу, хилгүй байна уу, мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу хамаагүй. Түр гараал айл. Сая нэг хэдэн залуучууд монголчууд шүү. Сая төгрөгийн аялал гээд одоо надаас зөвлөгөө аваад явцгаасан. Тэд нар эндээс гараад Баян-Улгийгээр дамжаад Астана ороод, буцаад Астанагаас Алматаа ороод, Алматаагаас Хятадаар Өрөмж ороод, Өрөмжөөс Хөх хот очоод, Хөх хотоос Улаанбаатар ирж байгаа. Хүн болгон сая төгрөгтэй явна гэдэг нэг чим челленжтэй. Тэгэл явал ирж ин лээ. Ямар ч асуудалгүй яваад ирчихлээ. Тийм учраас залуучуудаа бол зүгээр л гараад аял. Аялснараа та бол амьдрал суралцж байгаа шүү. Амьдрал таны магадгүй сургуульд бүтэн жилийн дотор өгөөгүй тэр мэдрэмжийг, тэр одоо үзэж харах зүйлийг ерөөсөө нэг 20-30 сарын аялч нь чамд өгнө шүү дээ. Тийм учраас хойшоо суулгүй зүгээр л болцоо байвал гараал туу. Монгол руу ч аял. Үргэлжлээ өрөөл гар. Мөнгөтэй төгрөгтэй байна хамаагүй. Одоо сая ингээд залуучууд тэндээс тэр хүртэл гүйлээгээл чаленжийг л гоё л биш. Тийм учраас зүгээр л ингээд нэг хойшоо суугаад байгаа хүмүүс хэлж байгаа зүйл шүү. Түүнээс одоо залуучууд их аялдаг болсон байна. Дээрэс нь их гоё соёлтой аялдаг болсон байна. Тийм учраас өргөжчээ өр гараадаг. Экстрем аяллууд бол хүнийг бол айгүй сордг юм байна лээ. За би зүгээр
2005 онд Алтай хот хоёр анх Танзанд очиод за Танзаны тэр Африкийн хамгийн өндөр улс шүү дээ Килиманжаро гэдэг бол тэрийг одоо үзэх гээд тийш очисон л доо. 5997 билүү 87. За бараг л 6000 метр өндөр уул шүү дээ. Африкийн дээвэр. Одоо манай Монголын хамгийн өндөр уул чинь одоо хүүтний оргил чинь 4300 тал байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын уулнаас л хамгийн өндөр байна гэсэн өндөр байна гэсэн үг шүү дээ. Тэгээ тийш очиод ах мэдээж Алтай хот хоёр юу гэж тийшээ дээшээ гарах уу. Гэтэ би өөртөө нэг амлалт хийсэн юм. За энэ ууланд л гарах ёстой юм байна гэж. Тэгээд Алтай хот хоёр Кения, Танзани, тэр үед чинь Египт, Марокко, Алжир гэдэг одоо хойд Африкийн улсуудаар яваад Төв Африкийн Кения, Танзанигаар яваад тэгээ буцсан. Тэгээ би өөртөө бас залууч байж, зоригтойч байж заавал энэ ууланд гарна гэдэг ийм зорилт тавиад дараа жил нь ганцаараа гараад туссан. Ягаад тэр өмнө жил нь явцсан учраас нөгөө түр баазуудтай найзуулсан. Тэгээ Кеннеди гэдэг залуутайг найзуулсан. Тэрнтэй мэйлээр харьцаж байгаа. За би наад ууланд чинь авирмаар байна гэдэг. Тэгээ 2007 илүү 8 онд ганцаараа гараад туучваа. Тэгтээ би бол ямар ч тийм уулчин биш. Би бол зүгээр л аялагч. Тэгээд одоо зоригндоо тэр ууланд авирна гэж явж байгаа юм л. Тэгээд очисон Кеннеди зөвлөж чинь за ингээд дөнгөж авирж байгаа хүмүүст бол ингээд 14 хоног авирах юм, арай айжууд авирах юм түүр байна. За эсвэл жоохон экстрим ингээд хад зохиогоор яваад авилах юм түүр байна. За ийм 3 зам Мачаме нэг нь тэр 14 хоногийн зам биш Coca-Cola зам гэдэг юм байлээ. Тэр нь бол яг хуу одоо маш удаан хугацаагаар маш бага яваад аялах. Гэтэ зардал нь жоохон өндөр их хонж байгаа учраас нөгөөдгөө Мачаме гэдэг нь бол нэг 7 илүү 9 хоногийн тийм аялсан. За тэр Мачаме гэдэг замыг сонгочлоо. Тэгэл авирлаа да дээшээ. Яг хөө би нэг ус 4 5 одоо Шерпа гэж яриад байдаг шүү дээ. Одоо хамт аялдаг аялагч нар. Тэд нар бүх майхан сав үүрэл. Тэгээд явлаа. За яг эндээс явахдаа тийчээс зардал их өндрөө баг $10,000 илүү дээ. Тэгээ явахдаа би чинь яг өөрөөсөө аяллаа хүрээнд спонсорууд бол надад хизэж үгүй гэдэг үл дээ. Тэгэл спонсоруудаа хэлэл танаа далбайг одоо анх удаа Африкийн дээвэр дээр мандуулна энэ төр гэдэл далбай малбайг нь аваад явлаа. Тэгээд дээшээ явах тусам нөгөө mountain sickness буюу энэ уулын өвчин гэдэг юм чинь өөрөө ирэхгүй мэдэгддэм бил. Толгой тарих өвдөө, шүн ундч чадхаа болоод. Тэгээ яагаад тийм уулан тийм удаан хугацаатай авирдаг гэдэг нь одоо жишээл 3,000 дээр гарчаал жоохон байж байгаа л 2,000 дээр буугаал тэндээ хоноол. Тэгэл маргааш нь 4,000 дээр гарчаал бусаж 3,000 дээр хоноол. Тэрийг болохоор acclimatization буюу тэр агаарын юунд дасах тийм уушгины одоо дасгалч гэх юм уу юу гэх юм. Тийм байна л дээ. Би нөгөө тэрийг мэдхгүй аль болохоор нөгөө зардлаа бас л ядуу үнэл зовлон юм да. Зардлаа хэмнэх гээд л аль болохоор бага хугацаанд ингээд явчих гээд байдаг. Тэгээд явсан 5500 дээр очлоо. Цаашаага ерөөсөө нэг 500 м үлдчихэд идэг. Хамарнаас ус гараад явдггүй, толгой өргөөд унчих гад идэг. Дайвалцаад идэг. Тэгээ нөгөө харууд маань бас жоохон сандарцсан одоо бууя гэдэг. Тэгсэн хинэттэй. Одоо ингээд нэг хүн чинь нэг жоохон эвгүй мэггүй болоод баг одоо өөрийгөө өвчин арай бодхон цаашаа нөгөө амьдрал урдуур ирэлжлээд мэрэгжлээд яриад идэг шүү дээ. Тийм бол надад болоогүй зүгээр. Юу ирэлжсэн гэхээр нөгөө спонсороос авсан мөнгнүүд ерөөсө дотор бодогдоод болдгоо одоо ямар очоод хамарнаас цус гараад авирч чадсангүй уучлаарай гэж хэлдэг юм шүү дээ. Энд нөгөө бас л ядуу үнэл одоо зовлон байхгүй да. Тэгэхээр тэр намайг тийм пуш хийсэн. Одоо юу гэдгийг одоо баахан мөнгө төргийг авчаад гарч чадсангүй гэлтэй биш гэдэг тэр бодол намайг ингээд заавал гарна гэдэг нэг тийм. Тэгэл л одоо хамрандаа юм хүмүүс чигч жагаад л за арайч өргөж тэрврүүлээгүй тэгэл нэг өөрөө явуулсан гарсан да. Тэгээ гарсны даруй нөгөө нэг толгой өвдөлт нөгөө нэг сонин одоо байсан толгой эргээд исэн байдал чинь шууд агуулчихсан. Тэгэхээр энэ дээрээс би юу мэдэрсэн гэхээр сэтгэл зүйн асуудал айгүй чухал байт юм байна. Энд чинь юмд нөгөө судалгаагүй явцсан, бэлтгэлгүй явцсан, эрдцсэн, за бүр одоо цаашлаад хэлэх юм бол онгөрцсөн, сагсуурцсан энэ зан чинь хүнийг ийм байдалд хүргэдэг юм байна гэдгийг л тэр одоо мэдрэмжээс мэдэрч авсан да. Тэгээд
буулаа одоо бүх юм мартсан сайхан доошо буухтаа хурдналтаа баг 2 3 хоног дотор буучиж байгаа. Тэгэл буугаад ирсэн чинь you are the first Mongolian mountaineer who reached the summit of the Kilimanjaro Uhuru гэдэг нэртэйтэй Uhuru гэдэг нэх гоё юм сертификат гардууллаа. Оо би ч одоо бөөн баяр болоод first Mongolian гэдэг нь л одоо надад их гоё санагдаад авахгүй юу. Тэгээ ирээд Монголдо ирээд бөөн PR боллоо. Хэвлийн баг орол хийлээ. Килиманжарод авирлаа боллоо. Тэгсэн Олимпийн орон дээр уулын холбоо байдیں۔ Уулын холбооноос дуудаж байна. Гахоо тантай уулзах. Өө би ч одоо Килиманжарын орой дээр гарцсан амар мундаг баатар одоо яах гэж байгаа юм бол одоо бас нэг магтах гэж байгаа юм бол үгүй бүр шагнах гэж байгаа ч юм болов гэсэн юм төрөл очихгүй юу. Тэгсэн шууд загнуулдаг ба шүү дээ. За нэг дуулын холбоонд мэддэггүй та явчихжээ. За хоёрд та бол анхны уулчин бол биш ээ. Тэртээ 96 онд манай уулын холбооны мастер Болдбаатар гэдэг уулчин гарсан. Харамсалтай нь Болдбаатар маань одоо 3 4 жилийн өмнө одоо хүтний оргил таагүй санаж байгаа бол охинтойгоо хамт явж байгаад гинт эндсэн шүү дээ зайлбал. Тэр уулчин одоо анх Килиманжарод гарсан юм аа. Зүгээр яг хуу тань шиг юм бундаг PR-чин биш болохоор бид нар тэрийг зарлаагүй байсан байж магадгүй. Гэхдээ надад яалтчгүй first Mongolian гэдэг ийм сертификат өгсөн болохоор би ингэсэн юм л та гэлээ. За яг тэсэн чинь нөгөө зам болгон дээр нь first Mongolian гэж өгж байгаа юм байна л та. Гэхдээ би өөрөө тэр Мачами гэдэг замаар бол first Mongolian болцсон л гэж. Тэгээд шараа болж байгаа байхгүй. Одоо би ч нөгөө Африкийн дээврүүд дээр тугаа анхудаа мандуулчлаа тэргээд өнгөрөөд ирсэн чинь 2 дахь нь болж таарад. Тэгээд нөгөө шартаа нөхөр чинь шаранда хаашаа очивол одоо анхных нь болж болох вэ гэдэг судалгаа хийлээ. За Эверестийг бол мэдээж амжихгүй. Гэхдээ Эверест угаасаа манай өсгөө өмнөх жилийн чөлөө гарцсан байсан. За Костюшко гэдэг Австралийн уулыг судлаад үзсэн. Яг манай богдуултай адилхан юм байл л 2200. Ямар 2200 дээр гарчаад би анхных нь боллоо гэдэг өнгөрөөд илтэй биш. Тэрийг орхиж байгаа. Тэгсэн ганц Антарктид үлдлээ. Судлаад үзсэн Маккенли гэдэг уул байна. Ойролцоогоор бараг 5000, 4800 Монголын улаас өндөр. А дээрээс 0 цас мөс Антарктид твд хамгийн голд нь байдаг. Өө энд юусоо монголчууд гарч байгаа. За ийшээ тууч. Тэгсэн төлбөр нь $54,000. Тэгэл явсан да. Тэгэл тэнд очиж ёстой Монголын талбайг анхудаа мандуулсан. Оргил дээрээс нь тэр үеийн ерөнхийлөгчийн хоёр байсан. Энх хоёртай ярилцсан. За яваад ирсэн. Уулын холбооноос ахаад дуудаж байна. За ахаад хэлээгүй явсан юм чи загнуул багтаа гэсэн. Ашгүй харин та одоо спортын мастрын боловсролыг хоёртой хангажээ гэдэг. Спортын мастер гэдэг цолоор шагнуулсан. Тэгэхээр энэ аяллуудаас л одоо надад их сургамж бий болсон доо. Хамгийн том сургамж бүх зүйлд судалгаатай төлөвлөгөөтэй явж бай. Сэтгэлийн хөөрлөөр битээ явж бай. Сэтгэлийн хөөрлөөр явсан тохиолдолд бол алдаж онох юм байна гэдэг энэ том зүйл одоо хамгийн том сургамж болсон юм болов. Аялал бол одоо бүр янз янзын аялал байна. Бүр одоо шувуу сонирхчдын аялал гэж байж штэ. Одоо дэлхийн нийтээр ингээд зөвхөн шувууг очиж зургийг авдаг, шувууг хардаг. За одоо бүр ингээд өөр юу байдгийг тэгвэл загасчлал гэдэг одоо Монголд одоо жишээл хамгийн хөгжих боломжтой аяллаа нэг бол энэ загасчлал. Ялангуяа одоо манайхын таймын буюу одоо энэ тул загасны аялал чинь бол дэлхийд аюулгүй нэр хүндтэй болчиход байна шүү дээ. Дэлхийн хамгийн томчууд Монголд одоо бид нар л мэдэхгүй болохоос биш Samsung-ийн ерөнхийлөгч бол одоо жил болгон Монголд ирдэ шүү дээ. Хувийнхаа онгоцоор ирээл хувийнхаа онгоцоор буцаад явжтай. Зүгээр одоо тул барих гэж л ирдэг тий. За одоо энэ тул гэдэг загас чинь бол зөвхөн Монгол Оросд одоо Оросынх нь бараг дуусж байгаа гэдэг л зөвхөн Монгол л биш тий. Тэгэхээр энэ аяллаа төрөл гэдэг бол одоо бүр замаа алдсан аяллууд аа. Тэр бол одоо ингээд хөлөнгөө дагсан аял байна те. Одоо ингээд зөвхөн одоо миний мэдхийн нэг их сонин аялагч одоо сая тодорсон шүү дээ. Motorhead гэдэг дэлхийн алдартай рок хамтлаг байдаг. Тэрний дуучин Lemmy гэдэг нөхөр байдаг. Тэр нөхөр гэр орон байхгүй. 365 хоногийн 360 хоног нь өдөр болгон тоглолттой байдаг нөхөр байхгүй. Нэг хотоос нөгөө хот руу очиод өдөр болгон тоглож идэг нөхөр. Тэгсэн тэр нөхрийг тоглолт дуулахны үздэг нэг аялагч байвал яах вэ? Нэг өсөндөө 365 хоногийн 360 хоног нь тоглож чад 360 хоног нь дагаж явал тэр концертыг үзээ явж идэг тийм нөхөр биш. Одоо та бүхэн анзаарсан бол энэ сая Европын аварга боллоо шүү дээ. Зөвхөн өөрийнхөө багийг
дагаал одоо Европ аврагт яг нөгөө хувцас өмссөн хамгийн урдлыг нэ суудсан нэг өвгөн одоо нэг тэр бол зөвхөн бага дагаж явдаг аялагч явж байгаа байхгүй зөвхөн хөлбөмбөг л үздэг. Тэгэхээр хүмүүний сонирхол одоо асар уудан болцсон. Тэр болгоны одоо дуртай юм хийн аялна гэдэг бол одоо гайхамшигтай зүйл. Тийм учраас юу гэж зөвлөх гээд нэхэр эхний аял бол зөвхөн үргэлжлүүрэл гар. Зоригтой гар. Ядаж юун дуртайгаа мэд. Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн мастеруудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг одоо App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д тавтамжтай мөрөл.